Бирлээ. Үгүй бүдүүр авчих юм. Яа зэрлээ. Сая рамен идэж ирсэн байхгүй юу би? Тэгээд бүр эдсэн чинь бүр хөлс маш их гоожлоо. Хөлс амир их гараад тэгээд хөлс маань их гарлаа. Тэгээд сая толгойн хөлс маань жоохон гарцсан байхад гадагшаа гарцсан чинь ханаа төрч хөдөө гэж бодлоо. Тэгээд би өнөөдөр хамгийн гол нь юу яах гэж торт авах гэж явсан л да ер нь. Би өнөөдөр ажилдаа 31-ний өдөр ажилдаа. Энд бол ер нь 31 хамаагүй. Одоо ингээл өрөөнөөс өрөөний орд орол. Өшгөө агаал. Энд бол 31 юм бол хамаагүй. Тэгээд сарын баяр гэж болдог штэ. Тэр явах байх нь байгаа. Гэхдээ нөх амар сүртэй бас тэгэж тэмдэглэдэггүй юм. Ер нь л нөх амар баяр маяр тэмдэглэдэггүй улсууд дөө амар сонирч шүү. Тэгээд би өнөөдөр угаасаа ажилдаа байсан болохоор хоол моол хийж идэж гэж нэх бодоагүй. Угаасаа чикен мик өгөөд тэгээд тэр нь би бүр ганцаараа ядаж барахгүй 2-3 он баг 4-5 хоног ч юм өчтөрөл уурж өгдрөл дууссан цаа. Тэгээд өнөөдөр ойр дугаасаа нөгөө нэг гомм идэг болохоор идий даа гэж бодоод бүр идсэн чи хамаг хөлс маань гарчихлаа. Тэгээд өнөөдөр зориудтэй гол идмээрээс юм торт л байсан юм. Тэгээд тортоо ямар ч хийсэн авцсан. Би тэг хувцас үлж байгаа гоё торт харуул. Гараад ирлээ би. Миний ус одоо нэг сонио яг нэг нохоос үлэх чааш. Нэг 20 оронд ургацсан байгаа байхгүй юу? Нэг сонио боочч болохгүй, яаж болохгүй нэг тийм ус заяа. Тэгээ одоохондоо яг зүгээр тайруулах гэсэн санаа бол байхгүй байна. Гэтэ явандаа дулаарахаар бас тайруулж магадгүй яач магадгүй. Энэ байна. Тэгээд өнөөдөр бол ер нь бол баярын өдөр бол биш. Зүгээр ингээ ажлын өдөр. Гэхдээ мэдээж Монгол хүн болохоор цаанаасаа яг ингээд яг уцаа ингээд утасныхаа ингээд цагийг ч юм уу ер нь ингээд санаандгүй байдлаар ингээд утасныхаа дэлгэцийг харахаар яг 12 сарын 31 ингэж гарч ирээд байгаа болохоор яалч аргагүй ингээд сануулаад гэх юм уу санагдаад гэх юм уу тийм байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа яах ч угаасаа 12 сарын 31 болгоноор тэгээл нөх угаасаа илүү дутуу юм бол идмээргүй зүгээр юм зүсмэл яг ингээд зүссэн юм дэлгүүр сард тортнууд байдэн штэ. Тэрийг бол ерөөсөө яг иддэг болохоор би ерөөсөө бөөрөнхий яг ганцаараа өөртөө зориулсан. Бөөрөнхий л торт идмээрээс ахгүй юу. Амар ухаа шуналтай тий. Ер нь бол тийм ганцхан байсан. Тэгээд момбуран баха энэ бараг л хөөрхөн байгаасаа миний шинэ жилийн торт байна. Энэ хараа би энийг бол яг нэг доор одоо бол шууд суурин дээр нь бол бүгдийг идэж чадан заяа. Яагаад вэ гэхээр ер нь бол гэхдээ энэ амир хэмжээ амир жижигэн байгаас тээ. Хит юм битээ. Хэмжээ байна уу? Мэдгүй бол энэ ер нь бол миний гарын алганы хэмжээтэй л бараг тийм торт ахгүй юу? Тэгээ Японд ийм жижигхэн хэмжээтэй тортнууд заяа ийм жижигхэн хэмжээтэй хэрнээ амар үнэтэй байдаг заяа. Би амар гайхдаг. Би анх ирээд амар шоконд орж исэн. За тэнгүүтээ за баг ийм торт авч бараг л идэхгүй юм байна гэж ер нь бол бодож исэн. Тийм гэхдээ тийш дээ. Ер нь ирснээс хойш ийм бүтэн торт ганцаараа бол авч идэж байгаагүй дандаа л нөө зүссэн байдаг тортнууд л ер нь авч идэж исэн юм байна. Тэгээд өнөөдөр шинэ жил болохоор яалтчгүй торт л идмээрээсэй. Дахиад чикен бол өдөр болго өгтлээ гэсэн. Ажлаас өгөөд тийм. Тэ ямар ч байсан миний торт маань энэ торт хамтдаа эцэцгээе. Итадакимас.
Япер нэг торт идэх хөвчөг байх юм аа би зүгш. Тийм ээ. Гэхдээ баг торт нэг иддэггүй шүү дээ уг нь тий зүгш. Гоё нааштай. Японд бол гүзээлцгэнтэй цагаан кремтэй торт бол ер нь бол маш иддэг байдаг. Бараг тэр нь хамгийн элбэг байдаг. Тэгээд хамгийн алдартай байдаг тортнууд байх. Бараг ер нь бол гүзээлцгэнтэй тийм тортнууд хаасаагүй байдаг. Гоё. Энэ нөгөө нэг юу вэ? Самар үлээ юу вэ? Тэрүүгээр ингээд 2024 оны сүүлчийн өдөр болохоор мэдээ жоохон гонигтай ч гэсэн дараагийн 25 он дараа жил маань бас ямар хөө байх вэ гэдэг нь маш сонирхолтой байна. Тэгээд жил болгоны баяраар дандаа ганцаараа байдаг л та. Японд ирснээсээ хойш ер нь бол дандаа тийм байна. Тэгээд дотроо яг уу зүгээрээ гэж боддог ч гэсэн яг үнэндээ яг ингээд ийм амар гоё олуула байдаг. Баярын өдрөөр ингээд ганцаараа байхаар танаас ингээд жоохон гуник төрөөд байд юм аа. Тэгээд ямар ч байсан 25 онд юу хийх вэ? Юу болох вэ? Юу төлөвлөх вэ гэж бодож байгаад хамгийн түрүүнд зүгээр санаанд орж ирсэн юм маань би зүгээр өөртөө үнэнч өөртөө худлаа хийхгүй бай гэж ер нь бодсон. Тэгээд надад ингээ худлаа ярьдаг бас хүмүүсээс ер нь бол зайгаа барих те өөрт маань ингээд сайн сайхныг хүсдэггүй жоохон ингээд худлаа хүмүүсээс хол байна гэсэн үг юм уу да. 5 онд мэдрэмжээ ер нь их сонсож чагнаж бай гэж ер нь бодсон. Би зүгээр ингээд ер нь бүх юм дээр ингээд өөрийнхөө мэдрэмжийг ингээд амар юм нуудаг гэх юм чи юу юм амар ингээд ил гаргадаггүй жоохон ингээд дотгошоогоо ингээд доошоогоо чихгээд ч юм уу ер нь яг ингээд 100% те сэтгэлээ яг за болчлоо ямар гоё болчвоо. Тийм мэдрэмж зүгээр авалгүйгээр зүгээр одоо ямар нэгэн асуудлыг ингээд аргацаагаа зүгээр ингээд за гайгүй байлгүй дээ ч юм уу те. Тэгээ зүгээр тэгж өнгөрөөхгүй байдаг тал ер нь бол байгаа. Тийм учраас тиймэрхүү зан чанар болон жоохон тиймэрхүү сул тал дутагдaltaй юм аа. Аль болох нөхөд засаж хичээнэ гэж бодож байна. За нэг тортноос ганц амсч. Хоёр нь өдсөн үедээ, ядарсан үедээ юм идэх нь лааз жаргал юм байна. 5 оноос эхлүүлээд аль болох ганцаардахгүй юм гоё олуула байдаг, хамтаараа байдаг. Тэгээ цаараа биш олуула хөгжилтэй сонирхолтой амьдрий гэж ер нь бол бодож байна л да. Хичээгээд одоо ингээд 3 жилийн турш сайн байлаа. 3 жил арай болоогүй ч гэсэн ер нь бол ингээд ганцаараа ёо энийг юм яах гэдэг юм. Онд ер нь бол өөртөө арай жоохон яг өөрийнхөө дотор хүндээ гэх юм уу? Яг хувь хүндээ ч юм уу? Аль нь ч ээж болно. Арай жоохон зөөлөн арай жоохон аргадас хийж бай ч юм уу? Тэгэж ер нь бодож чинь. Яагаад гэвэл би жоохон гүргэр талдаахгүй юу? Би өөрийгөө ер нь бол жоохон гүргэр гэж боддtiin. Гэхдээ тийм би зарим хүмүүс ч ихсэн хэлдэг л дээ. Тэгээд тэр ингээд гүргэр байдал маань зарим талдаа ер нь бол сул тал болдог болохоор би өөртөө арай жоохон зөөлхөн хандах ч юм уу. Өөрийгөө жоохон зарим үедээ ингээ за угаасаа болохгүй бол тэр л эцтэй гээд хайдаг ч юм уу те. Болохгүй бол орхиод явж болно, дахиад шинээр эхэлж болно. Тэгээд бас нэг маш сайн бодож байгаа юм маань 25 онд
илүү их, бүр маш их дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүс надад гэхдээ арай эрүүл хооллдог. Тэгээ ер нь бол гайгүй дасгал хөдөлгөөн хийдэг гэж боддог байх. Яг уу за эрүүл хооллолтын хувьд бол ерөнхийдөө ер нь бол гайгүй. Гэхдээ дасгал хөдөлгөөний хувьд бол маш хойрог байна. Би 24 он бол баг худалч хүнд яг хэдэн удаа дасгал хийснээ бол санахгүй байна. Тэгээд дугуйтай болсноосоо хойшоо хүнсэндээ дандаа дугуугаар явдаг болсон. Гэтэ угаасаа яг алхаж явж болно л доо. Гол нь нөгөө нэг буцаж наашаа гэрлүүгээ ирэхдээ би нөгөө маш их юм авчирдаг болохоор тэр маань ер нь жоохон хэцүү байдаг. Тэгээд цаг агаар айгуу гоё сайхан үед ч юм уу те. Заримдаа нэг яг ингээд дандаа л ингээд 4 амны дунд байгаад л зүгээр ингээд гарч ингээд те гоё нар жаргах марахыг чарыг хүүхдүүд ингээд шуугалтахыг сонсъё. Зүгээр л гарч агаар амьсгалъя гэж бодсон үедээ ч юм уу дугуугүй явдаг ер нь бол. Тийм учраас 25 онд илүү их өөртөөгөө тулж ажиллах хэрэгтэй байна номын эртнээ. Яг уу ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй байж болно л доо хамаагүй. Гэхдээ тэр чинь эцсийн дүндээ чи өөрөө л хохирно. Чиний л бие, чиний л эрүүл мэнд тэгээд чиний л наад бие чинь одоо ингээд гол тогтц суур чинь ер нь бол дасгал хийхгүй байгаад байвал яарад ер нь жоохон жил ирэх тусам ер нь бол мууднаа л гэсэн дасгал хийж биеийнхаа ингээд суурийг жоохон булчингийн мас их ч юм уу ер нь жоохон мастай болно гэхгүй амар ийм юм битээ төсөөлөөрэй гэхгүй. Гэхдээ ингээд амар ийм сулбар байгаа юмнуудаа чангалах ийм гоё ийм бедрум гэх юм бас хайш юм бэ. Ер нь бол нэг ийм гоё гээ нэг тийм болгомоор байгаа байхгүй юу. За тэрийг бол маш сайн нухацтай анхаарч тэрийг яг ер нь тулж ажиллана гэж бодож байгаа. Нэг жил дуусаад шинэ жил шинэ он шинэ ингээ уйлрал шинэ мөч эхлэх болгоно. Хүмүүс ингээл за шинээр би төрье шинэ хүн болно гэл тэгдэж штэ. Яг үүндээ зүгээр л нэг тооны л ялгаа нэг тооны л хувьсэл гэх юм уу да. Тэгдэж штэ. Тэгснээс бол нэг амар бүр ингээл амьдрал чинь тэр чигээрээ оронгороо өөрчлөгдөг юм ер нь бол байхгүй шүү дээ. Тийм учраас өдөр тутмынхаа амьдрал ер нь бол үргэлжлэн амьдрал хэвийнээр үргэлжлэн. Гэхдээ хүн бүр дор дорноо угаасаа хичээж байгаа сайн байгаа тий. Тийм за үг холдож хөр холдлоо. Үг холдож хөр холдлоо гэж хэлсэн. Гэтэ яг уу ганцаараа байдаг ч гэсэн өөрийгөө жоохон хөгжөөж ер нь бол чаддаг. Тийм ээ. 2024 онд миний ингээд бичлэгийг үздэг байсан хүмүүстэй ер нь одоо ч гэсэн үзэж байгаа хүмүүстэй юун төрөнд баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Аригато. お世話になりました。皆さん、来年もよろしくお願いします。 2025 онд бүгд гоё эрүүл саруул өөртөө цаг зав гаргаад өөрийгөө сайн сонсоод өөрийнхөө мэдрэмжтэйгээ сайн ярилцаад тулаад тэг болохгүй байгаа бүтггүй юмнуудаа бас оноо гой гаргаарай гэж хүсэж байна. Тэгээд би бол одоо ингээд онгорхаас өмнө нь унтж байна. Миний унтлагын цаг. Тийм энэ жил надтай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлаа. Дараа жил ч гэсэн хамт байгаасай, хамт байх болтугай гэж ер нь бол хүсэж өрөөж байна. Тэгээд дараа жил ганцаардахгүй тулд илүү гоё надад тохирсон, надад ингээ хань болдог, надтай хамт байдаг хүмүүстэй илүү их цаг завыг ер нь бол гаргана гэж бодож байна. Тийм. Тэгээд бүгдээрэнд чинь маш их баярлаа. Тэгээд 25 оны бичлэгүүдээр уулзгаа. Түр баяртай.